100 Days Business English Challenge. Please subscribe my YouTube channel. Бизнес англи хэлний 100 өдрийн чаленж маань 11 дэх өдөр. Эхний үг маань startup. Энэ бол гарааны бизнес гэсэн утгатай. For example, our company launched a new startup this year. Манай компани нь энэ жил гарааны бизнес эхлүүлсэн. 20 дахь үг маань entrepreneur. Бизнес эрхлэгч. For example, he is a successful entrepreneur. Тэр амжилттай бизнес эрхлэгч. 3 дахь үг маань innovation буюу инновац. For example, the company focuses on innovation. Тухайн компани нь инновацид анхаардаг. 4 дахь үг growth, өсөлт. For example, the company achieved rapid growth. Тухайн компани нь өсөлтөнд хурдан хүрсэн. The final word is expansion, өргөтгөл. The company plans expansion into new market. Тухайн компани нь шинэ зах зээл рүү өргөжөхөөр төлөвлөж байна.